Сайн байцгаана уу? Та бүхэнд Дорнот аймгийн хан уул лаборатори сургуулийн багуул цэцэрлэгийн 2020-оос 2021 оны хичээлийн жилд хийсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж байна. За, үйл ажиллагааны тайланг бол дараах 6 чиглэлээр бичсэн байгаа. За, багуул цэцэрлэгийн 2020-оос 2021 оны хичээлийн жилийн зорилго бол хүүхд бүрд сурах хүсэл тэмүүллийг төрүүлнэ гэсэн зорилгоор бид бол ажлаа төлөвлөж зохион байгуулж ирлээ. За, багуул цэцэрлэгийн статистик тоон үзүүлэлтийг дурдах юм бол нийт бол 864 сурагчтай. Үүнээс бол эрэгтэй сурагч 426, эмэгтэй сурагч 438, анги дөрвөлтийн дундаж бол 34.5-тай суралцсан. За, багш нарын хувьд бол нийт 28 багштай, бага ангийн 25 багш, хөгжмийн 1, биеийн тамирын 2 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж ирлээ. За, боловсролын зэргийн хувьд бол магистр зэрэгтэй 9 багш буюу 36%, бакалаврын зэрэгтэй 14 багш буюу 56%, дипломын боловсролтой 2 буюу 8%-ийг эзэлдэг. За, мэргэжлийн зэргээр нь авч үзэх юм бол зөвлөх багш зэрэгтэй 5 багш буюу 20%, тэргүүлэх багш зэрэгтэй 9 буюу 36% нь, заах харагч багш зэрэгтэй 5 буюу 20% нь, зэрэггүй 6 багш буюу 24% нь ажиллаж байна. За, боловсролын хэмжээнд бол монгол хэлний 1, математикийн 2, хүн ба байгууллага хичээлийн 1, хүн ба орчин хичээлийн 1, иргэний ёс зүйн боловсрол хичээлийн 1, сэтгэх чадрын 1 гэсэн нийт 7 мэргэжлийн кабинет бол үйл ажиллагаагаа явуулдаг. Сургалтын амжилтыг ахиулах чиглэлээр хийсэн ажлаар бол танилцуулах гэж байна. За, энэ ажлыг хийхдээ бол бид өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол онцгой нөхцөл байдалд хичээсэн учраас аль болохоор хүүхдийг өөрийг нь өөртөө харьцуулах арга зүйг бол хөгжүүлж ирсэн. За, ингээд сургалтын агц амжилтыг авч үзэхдээ бол өнгөрсөн хичээлийн жилд ямар байсан бэ гэдгийг эхлээд бид амар 9 сарын 1-нд бол тооцож үзсэн. За, ингээд үзэх юм бол багуул цэцэрлэгийн хэмжээнд бол бичих чадвар бол 57% гүйцэтгэлтэй, бодох чадвар нь 58% гүйцэтгэлтэй гарч ирсэн. За, ингээд нийт сурагчдын уншаад ойлгох чадварыг анзаарч дүгнэж үзэх юм бол 2 дугаар ангид бол шинээр 1-р ангид элсээд төгсөөд 2 дугаар ангид орж ирж байгаа хүүхдүүдийн хувьд бол үсгээ мартах, гадаад үсгээ бүрэн мэдэхгүй байх, уншиж чадахгүй, сурах арга барилын хоцрогдол бол нэлээдгүй гарсан харагдчихсан. За, бусад ангиудын хувьд бол уншаад ойлгох чадрын хувьд бол бас харьцангуй гайгүй байсан. За, ийм учраас бид юу хийх вэ гэдгийг бол нэлээдгүй ярилцсан. За, тэгээ хамгийн нэгдүгээр бол багш нартайгаа надад ийм санаа байна гэсэн хэлэлцүүлгийг бол хийсэн. Нийгмийн ажилтан сургалтын менежертэй хамтраад. За, дараа нь бол бид багш ажлын төлөвөө 4-5 чиглэлээр төлөвлөдөг байсан бол 6 дахь чиглэлийг бол хоцрогдсон хэрхэн яаж ажиллах вэ гэдэг талаар бол төлөвлөж ажилласан. За, ингээд бас мөн 100-тай зуны даалгавар сонин хачин гэсэн үзэсгэлэнг бол сурагчдын хэмжээнд эцэг хэд зохион байгуулж даалгаврын гүйцэтгэлтэй бол үнэлгээ өгсөн. За, мөн одоо 1-2 дугаар ангийн хүүхдүүдийн бичих чадварыг хөгжүүлэх зорилготойгоор сайхан дэвтэр миний бахархал зэрэг одоо үйл ажиллагаа мөн уншиж ойлгох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уншиж утгыг ойлгох нь ертөнцөөр ойлгохтой адилхан гэсэн энэ үйл ажиллагаануудыг бол нэлээдгүй бол тогтвортойгоор зохион байгуулж ирсэн. За, лаборатори сургуулийн хүрээнд бол бид цар болгон бол сурлагын агц амжилтын мэдлэг чадварыг бол тооцдог. За, үүнийгээ бол яамд мэдээлж ажилладаг. За, ингээд бол цар болгоны үр дүнг тооцоод за, онцгой нөхцөл байдалд үүссэн үеийнхийг бол улирлаар нь тооцож ирсэн. Ингээд жилийн эцсийн үнэлгээг харьцуулах юм бол 1-5 дугаар ангийн сурагчдын гүйцэтгэлийн хувьд бол унших чадвар 77%-тай, бичих чадвар 73%-тай, бодох чадвар 72%-тай байсан. За, ингээд энэ одоо гүйцэтгэл юм байгаа үед нийт сурагчдынхаа ямар хуу аль төвшөнд суралцж байна гэдгийг бол анги бүрээр гаргаж ирсэн. За, 1-3 дугаар түвшинд суралцж байгаа сурагчдыг бид хоцорсон буюу хоцорч болзошгүй сурагчд юм а гэж бол ярилцаж одоо үзсэн. За, ингээ хэдийгээр стандарт хангалт 72-оос дээш хувьтай байгаа боловч унших чадвараар 131 хүүхэд, бичих чадвараар 143 хүүхэд, бодох чадвараар 118 сурагч ингээд давхарсан агуулгын тооцоод үзэх юм бол 172 буюу 20% нь бол хоцрогдолтой суралцаж төгсөж байна гэж харж байгаа. За, ийм учраас бид бол сургууль дээрээ бол сурагчдын хоцрогдол арилгах хөтөлбөрийг 25 багш боловсруулж түүний хүрээнд бага боловсрол, суур боловсрол, ахлах боловсролын төвшөнд бол төвшин ахиулах хөтөлбөрийг боловсруулад эрхчлэлд одоо мөрдөж ажиллахад бэлэн болоод байна.
За багшийг ажлын байран дээр хөгжүүлэх үйл ажиллагааг бол танхимын үед зайны сургалтын үед гэсэн хоёр зүйлээр аргачлалаар явуулсан. За ингэхдээ бид бол сайн багшийн гар дээр маргаашийн нар мандна гэдэг уриалга үгийг бол зорилго болгож ажилласан. За сургалтын менежерүүдийн хувьд бол арга зүйн цагийг бол тогтмол танхимын үед ч хичээлүүлээд ажиллаулаад зайн сургалтын үед ч гэсэн тогтмол ажиллаж ирсэн. За энэ арга зүйн цагийн ажиллуулалтаа бол 7 хоногт 1 цагаар багш бүрийг хамруулдаг. Тэгэхдээ бол ганцаарчлалын хэлбэрээр багаар хамтын хэлбэрээр бол хийгээд үүгээр бид энэ арга зүйн цагаараа юу хэлцдэг вэ гэхээр тухайн багшийн заасан хичээлийн хэлэлцүүлэг, зааж чадахгүй байгаа хичээлийн хэлэлцүүлэг, түүнээс гарч байгаа шинэлэг арга зүй, шин санаа, бусад багш нараас бас туршлага солилцох юм үйл ажиллагаануудаа бол энэ арга зүйн цагаараа бол хийж хэрэгжүүлж явсан. Ингээ 24 удаагийн арга зүйн цагийг бол амжилттай зохион байгуулсан. За мөн сургууль дээр бол зөвлөх тэргүүлэх багшийн манлайл үйл ажиллагааг бол нийт 8 удаа зохион байгуулсан. За ингэхдээ анх хамгийн эхлээд бид бол зөвлөх тэргүүлэх багш нарын судалгаа хичээлүүдийг зохион байгуулсан байгаа. Байгуулалттай бол математик хүн байгалийн хичээлүүдээр бол судалгаа хичээлийг 4 удаа зохион байгуулсан. За ингээд цаашлах юм бол зайнаас сургаж ирсэн цагт бол зөвлөх багшийн цаг, бага ангийн сурчдыг хэрхэн дасан зохицуулж болох вэ? Эцэг багшийн үйл ажиллагаанд татан оролцуулах нь зайнаас сургалтын арга зүйг хөгжүүлэх гэх мэтийн ийм үйл ажиллагаануудаар зөвлөх тэргүүлэх багшийн манлайллын үйл ажиллагааг явуулсан. За дараа нь бол онлайн сургалтыг бол нэлээдгүй явуулж байгаа. Энэ нь бол бараг сургууль бүр дээр хийгдэж байгаа ажил. Гэхдээ бидний хувьд бол олон улсын ЮНЕСКО болон багшийн мэргэжлийн институт, бага тусралтын хөгжил дэмжих төвтэй хамтран мөн байгалийн ухааны арга зүйч давах багш, нээлттэй сургууль Facebook группийн хөгжүүлэгч багш Баатар багштай хамтран геометрийн хувиргалт, тэнхлэгийн тэгш хэмээн хувиргалт, за тэгээ сонголт сургалт гэх мэтийн 6 удаагийн онлайн сургалтыг бол багш нартайгаа хамтран багш нартай зохион байгуулж хоёр сургалтын менежер бол хамтарч явуулсан. За дараагийн нэг багшийн хөгжүүлэх зүйл бол багш хөгжлийн цаг, бодлогын цагийг бол банк явуулдаг. За бодлогын цагаараа бид ер нь бол бага ангийн багш нар бол 500 заавал бодох 500 бодлоготой тэр номноос бол хэрэгжүүлдэг. Багш нарыг аль болохоор бодлого зөв бодох, тэр нэг бодлогыг хэдэн аргаар бодож болох нь тий аль аргыг нь хүүхдэд төрөөс илүү тайлбарлаж өгөх нь чухал гэх мэтээр бол дэвтэрлэн бодох арга зүйд бол туршлага судалсан зүйлээсээ бол нэвтрүүлж байгаа. За энийг бол бид 20 удаа зохион байгуулсан. За мөн шилдэг тэмдэглэл хөтлөгч багшийг бол бид шалгаруулж явсан. За тэмдэглэлээ бол маш гоё хөтлөж байгаа багш нар бол сүүлийн олон болсон. Нийтдээ багш нар бол 200-аад бол хичээлийн тэмдэглэлийг бол хүртэлсэн байгаа. За ингэж олон төрлийн сургалт үйл ажиллагаа, сургууль дээр багшийн хөгжил, за зөвлөх багш нар, тэргүүлэх багшийн энэ олон үйл ажиллагаа зохион байгуулснаар багш нар маань ямар ч байсан тий захим хичээлийн хувьд олон 1531 захим хичээлтэй болж тэрэн дээрээ презентацийн бэлтгэх хөдөлгөөнт инфографик хэлбэрийн олон материал захим хичээлүүд татаж авах, мөн влог хөтлөх, Kai Master арга зүй хичээлийг ашиглаж хичээл зохион байгуулах юм арга зүйтэй бол болсон. За эцэгхийг үйл ажиллагаанд татан оролцуулах чиглэлээр бол бид мөн л танхимын сургалтын үед, зайны сургалтын үед хэрхэн яаж хэрэгжүүлсэн бэ гэдэг талаар бас товчхон ярив. За эцэгхтэй ажиллахын тулд бид эцэгхийн зөвлөл дээрээ түшиглэн явдаг. Бага сургуулийн хэмжээнд бол эцэгхийн зөвлөл ажилладаг. За энэ эцэгхийн зөвлөл ажиллахдаа нийт эцэгхийн оролцоо, эцэгхийн хөгжил ямар байна вэ? Эцэгхийн санаачлагаар бид юу их вэ гэдэг 3 чиглэлийн ажлыг ерөнхийдөө бол ажиллахдаа эцэг бол хүүхдийн анхны бас гэрийн багш юм а гэдэг энэ зарчмыг бол баримталдаг. За ингээд эцэгтэй ажиллах талаар бол сургалтын менежер бол багш нарт ийм хуваар гаргаж мөрдүүлдэг. За энэ 7 хоногийн энэ өдөр нь бол та онлайн болон төвний эцгийн хурал хийн. Энэ үед нь эцэг их бол эсвэл эрсдэл бүлгийн хүүхдүүдтэй уулзалтын тэр хүүхдийн гэрээр явна гэх мэтэр сургалтын менежерийн хувьд бол үйл ажиллагааны төлөвлөгөөг бол чиглүүлж өгдөг. За ингээд танхимын сургалтын хувьд бол бид нэр таны хүүхд амжилттай суралцж чадна сургуультай гэрийн тал руу хэрхэн хэлэх вэ сургалт, аз жаргалтай ирээдүйн бэлгэлээ, төслийн хүрээний эцгийн сургалт, за цүнхийг хэрхэн тохируулах вэ, цүнхний стандартын талаар сургалт, бэлтгэл хөтөлбөрийн тайланд өдөрлөг, бидний ол дараагийн алхам, сургалт хүмүүжлийн ажил,
Зуны даалгавраа хэрхэн өрүүлсэн бэ? Үйл ажиллагаанд бол эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан байна. За үүнд бол манай эцэгчүүд бол 80-53-аас 93% эрсдэлтэйгээр бол амжилттай сайн оролцсон байна. За зайны сургалтын үед бол бид захим уулзтуудыг ангиудын группээр бол нэлээдгүй хийдэг. За хамгийн багадаа бол нэг ангид 22 удаа бол эцгийн онлайн уулзалт эцгийн хурлыг бол хамтар зохион байгуулсан. За энэ онлайн уулзалтанд хийхдээ бол эцэг тулгарч байгаа бэрхшээл цаашид хэрхэн хамтарч ажиллах болох талаар тэднээс гарсан санал санаачлагыг бол сургуулийн удирдлагад хүргэж ажилласан. За мөн хүмүүсийн эрг арга хүүхдээ гэртэн байхад нь эрхэн яаж хүмүүсийн эрг аргаар хүмүүжүүлэх вэ гэдэг суулт мэдээллийг 646 эцэг буюу 74% нөргсөн. За мөн гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа онлайн чуулганыг бол бага цэцэрлэгийн 80 эцэг оролцсон. За яагаад 80 эцэг вэ гэхээр Google Meeting програмын хүний оролтын хамрагдалтын тооноос шалтгаалаад нэг ангиас 2 эцэг бол хамрагдсан байгаа. За тэгээ энэ 2 эцэг юмаа цаашаа ангийнхаа группүүдээр сургуулийн уриалга түгээр яригдсан зүйлийг дамжуулан хүргэж амжилттай ажилласан байгаа. За хичээлийн жилийн төгсгөлд бол бид Google Forms програм ашиглан эцгийн эцэг ханамжийн судалгааг бол тогтмол авдаг. За ингэхэд бол энэ хичээлийн жилд бол 585 эцэг оролцсоны 90% нь бол сургуулийн үйл ажиллагаа багш нарын хамтарч ажиллаж байгаа байдал бол маш сайн байна гэж үнэлсэн байсан. За хүн болох багасаа дэд төлбөрийн хүрээнд хийсэн ажил бол бид хүн болох багасаа хөтөлбөрийг бол хэрэгжүүлээд баг 3-4 дахь жилдээ ингээ орж байна. За энэ дөрвөн зорилтын хүрээнд бол нэлээдгүй ажлуудыг бол тогтмол танхимын хичээлийн үед бас хийдэг байсан. Ингэж хийхдээ бид өв соёлын өргөө буюу боловсролын чанарын шинжилгээ 3 төслийн хүрээнд хэрэгжсэн өв соёлын өргөөгөө бол ашигладаг. За ингээд танхимын сургалтын үед бид орон нутгийн тохиолдлын бүтээлүүдийг бага цэцэрлэгийнхаа нийт хүүхдүүдэд бол цээжлүүлж түүний утгыг ойлгуулах, түүгээр бахархах тийм төлөвшлийг олохыг хичээдэг. За энэ хичээлийн жилдэл танхимын үед бол 1-р анги миний нутаг, 2-р анги дордын хүүхдүүд, 3-р анги хэрлэн голын магтаал, 4-р анги дөлгөөн хэрлэн, 5-р анги дорны талын магтуу гэсэн энэ зохиол бүтээлүүдийг бол цээжлэн тогтоож, түүгээрээ дамжуулан өөрсдийн сэтгэлдлийг илэрхийлэх, зургаар илэрхийлэх, мөн зохиолчдод нь талархал бичих гэх мэтээр маш олон чадруудаа хэрэгжүүлж нийт сурагчид 100% энэ зохиолуудыг бол цээжлэн тогтоосон байгаа. За ингээд бид тухайн үед бол манлайлагч анги сурагчдыг бол бас тодруулаад явж байсан. За зайны сургалт ихснээс хойш бид хүн болох багасаа хөтөлбөрийг бас орхигдуулаагүй. Айц болохоор их хэлээрээ зөв ярих, их хэлнийхээ утга учирыг ойлгох ийм зорилготойгоор бол бас ангиудын хүрээнд 1-2 ажлуудыг бол зохион байгуулж ирсэн. За дуус томсны баяраар бас Монгол улсын тухай зохиол бүтээл ярих, цуглуулах, мэдээлэл цуглуулах гэх мэтийн ажил хийсэн. Хамгийн сүүлд хийсэн ажил нь бол 1-р ангийн сурагчдын тулд төгдрөлгүй хэн сайн хэлэх вэ? 2-р ангийн сурагчдын тулд үлгэртэй уншигч, 3-р анги бол зөөрийн учрыг мэдээ, 4-р ангид бол өдөр бүр нэг хэлцэг, үгийн утгыг тайлбарлацгаа гэж 5-р ангид үйл ажиллагааг бол цахимаар зохион байгуулсан. За энэ үйл ажиллагаанд маань ангиудын бол 70-аас дээш хувь нь, зарим анги бол 100% ингээ оролцож, манлайлагч сурагчдыг бид шалгаруулж бол цахим өргөмжлөлийг хүргэсэн байгаа. За бага боловсролын хүрээнд бол бид нэлээдгүй олон бүтээлч ажлуудыг бол хийсэн байдгийг. За тэндээс бол яг давхартахгүй санаагаар энэ бас бүтээлч байхаа гэдэг зүйлүүдээ бас товчхон танилцуулъя. За нэгдүгээр нь бүтээлч маань бол гэрийн богц үйл ажиллагаа байгаа. 1-р ангийн сурагчдын унших чадварыг нэмэгдүүлэх, дэмжих, хөгжүүлэх интеграцсан хэрэглүүнээр сурагчдыг чадваржуулах шаардлага бол заашгүй гарсан. Ийм учраас бид гэрийн богц гэдэг энэ үйл ажиллагааг бол өнгөрсөн хичээлийн жилд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. За энэ хичээлийн жилийн үед бол гэрийн богц даалгаврыг бол давхарсан тоогоор 263 сурагчийн гэрээр гэрийн богц маань аялсан. За энэ гэрийн богцыг бид бүрдүүлэхдээ бол систем боловсролын хэрэглэгчнээс бас санаа авсан. Дээр нь боловсролын чанарын шил төслийнхөө үр дүн бас бүгд хүрэхийг бол хичээсэн ийм үйл ажиллагаа байсан. За хоёрдугаарт нь бол бид миний сурчийн туслах гарын авлагыг бол боловсруулсан. Яагаад сурчийн туслах гарын авлагыг боловсруулсан бэ гэвэл цахим хичээл анх цахим зайны суралцаж эхлэхэд бид цахим хичээл үзэх боломжтой сурчийн судалгааг бол гаргаж ирсэн. Эхний удаа бол 104 сурагч байсан. Ингээд бид үнэхээр боломжгүй сурагчтай ялгаж авч ямар шалтгаан байгааг тодруулж
38 сурагч бол одоо захин хичээл хамрагдах боломжгүй байна гэдэг юм шийдэл төрсөн. За үүнээсээ улбалаад бол тухайн сурагчдын сурах арга барилын төвшин бол тодорхойлсон. Үнэлгээний зарилтын дагуу ямар төвшөнд суралцж байгаа вэ гэдгийг тодорхойлоод сурагчийн туслах гэсэн ялгаатай гарын авлагыг бол боловсруулж хүүхдүүдэд хүргэсэн. За ингээд захин хичээл эдгээр үзэж байгаа боловч эцэг эхчүүд маань одоо хэвлэмэл даалгавар авах санал хүсэлтэй байгаагаа сургуулийн захиргаа болон багш нарт бол маш ихээр хэлжсэн. Ийм учраас бид мөн л одоо ялгаатай даалгаврын сан бүхий сурагчийн туслах 2 дэвтэр гарын авлагыг боловсруулан энэ хичээлийн жилд бол нийт сурагчдын 90% нь хүргэж ажилласан байгаа. За дараагийн нэг бүтээлч ажил бол одоо багш нар маань нэлээдгүй олон сургалтанд хамрагдсан байгаа. Даалгавар зориулсан ээлж хичээлийн төлөвлөлт, даалгаврын сан боловсруулах арга зүй. За тэгээд математикийн хичээлийн арга зүйнүүдийг хэрхэн яаж заах тухай ийм бол олон зүйлийг бол сурсан. Мөн захин сургалтын одоо янз янзын интерактив хэрэглэгдэхүүн боловсруулах, захин хичээл боловсруулах ийм олон зүйлүүдийг сурсан байдаг. За энэ дээр үндэслээд бид 3 дугаар ангийн хүн ба орчин хичээлийн даалгаврын санг бол 8 дэд бүлгээр боловсруулад одоо гаргасан байгаа. За үүгээр бол одоо 3 дугаар ангийн ангид хүн орчин хичээл орж байгаа багш нар бол бүгд ашиглаад ингэ явж байгаа. За мөн 5 дугаар ангийн бүх бүлэг сэдвээр даалгаврын сангийн бас эмхэтгэлийг бол нэг хийгээд ингэ оруулсан байгаа. За мөн хоцорсон агуулга буюу математикийн хичээлийн нэг хоцорсон агуулгаар чанартай төлөвлөлт чадварлах сурч гэсэн нэг хичээлийн хөтөлбөрийг бол бид нэлээд өндөр шаардлагын дагуу хийж боловсруулад мөн гар авлага болгоод хийсэн байгаа. За хамгийн бас нэг чухал зүйл нь бол юу вэ гэхээр ЮНЕСКОгийн одоо чадвартай үйлчлэлийн боловсрол гэдэг зүйл нэлээдгүй яригадаад эхэлсэн. Тэгэхээр бид ЮНЕСКОгийн энэ хамгийн том хичээлийг өмнөх хичээлд бид нэр судалсан байсан. Энэ хичээлийн жилд бас багш нар сургалтанд хамрагдсан учраас хамгийн том хичээл гэдэг энэ арга зүйг бол 5 секц бүгдээрээ нэг хичээл боловсруулсан. За сургууль дээр хэлцүүлэх зохион байгуулад хамгийн сайн одоо хөтөлбөр төлөлт боловсруулсан 3 дугаар ангийн секц маань аймгийн хэмжээнд бол оролцсон байгаа. За тэгээ энэ одоо 5 хамгийн том хичээлээрээ бид хамгийн том хичээл гэсэн сэтгүүлийг бас хэвлүүлэн гаргасан. За тэгээд бас энэ арга зүйн маань бусад багш нар үзэхэд бэлэн эмгэтгэлтэй болж байгаа гэсэн үг ээ. За тэгээ үүний дараа бас нэг зүйл хэлэхэд бол аймгийн хэмжээнд бол хүн байгалийн ухаан, математик, төрслөн урлаг, хүн нийгэм гэсэн хичээлүүдийн гарын авлага даалгаврын эмгэтгэл бол гарсан. За үүн дээр бол манай сургуулийн 19 багшийн бүтээл бол орж одоо энэ даалгавар дээр нэг багш хамгийн дээдлэлтэй бол 2 даалгавар боловсруулж оролцсон. Ийм одоо амжилттай бүтээлчээр ажилласан байгаа. За дараагийн нэг бүтээлч ажил маань манай сургуульд бол 9 төгөлх багш ажилладаг. За түүний бол бага боловсролд бол 6 багш нь ажилладаг байгаа. Тэгээд бид бол багш зөвлөж байна гэсэн үйл ажиллагаанд зөвлөх багш нар маань мөнх гэрэл, оюун туяа, бат цэцэг, сувдаа гэсэн 4 багш маань багш нарт одоо хамгийн хүрээлттэй, хамгийн хэрэгцээтэй байгаа зүйлүүдээр шууд лайв хийх ийм одоо үйл ажиллагааг бол бүтээлчээр хийж амжилттай хэрэгжүүлсэн. За дараагийн нэг бүтээлч ажил маань болохоор нэг хичээлийн хөтөлбөрийг аймгийн хэмжээнд бол нэг хичээлийн хөтөлбөртэй болох ийм одоо үйл ажиллагааг бол манай улс соёлын урлагийн газар мэргэжилтэн санаачилсан. За үүнд бол манай доохуу багштай 4-р ангийн хөтөлбөрийн баг, төсөөлөн бодож үлгэр зохио нэг хичээлийн хөтөлбөр, СОЕ багштай 5-р ангийн хөтөлбөрийн баг маань уран сэтгэмжийн хөгжүүлэх гэсэн нэг хичээлийн хөтөлбөрийг боловсруулан аймгийн хэмжээнд бас тэргүүлсэн амжилт гаргаж бүтээлчээр ажилласан. За дараагийн нэг бүтээлч ажил бол засгийн нэгдэлд тарахад цар тахлын хүрээнд бол цагаан сарын баярыг гэр гэртээ байцгаая, захимар зоолгоё гэдэг энэ уриалгыг бол хэрэгжүүлж манай зөвлөх багш нарын баг 2 баг бол ажилласан байгаа. Уриалга зөвлөмж боловсруулж. За үүнд бол мөнх гэрэл, доохуу, сувдаа, оюунчаа гэсэн багш нар бол цагаан сар ба аман зохиол. За зөвлөх багш цогцлмаа, инх чаргал, бат цэцэг нар бол цагаан сар ба хувцас гэсэн бүтээлийг захин орчимд хийж санаачлагтай ажилласнаас гадна энэхүү одоо зөвлөмжөө нийт сургуулийнхаа эцэг багш сурагчдад бол 100% төгөөн дэлгэрүүлж ажилласан, бүтээлчээр ажиллаж чадсан. За ингээд бидний төвч тайланд сонирцсон та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд ирэх 2021-с 2022 оны хичээлийн жилийнх нь ажилтнанд одоо амжилт хүсье. Баярлалаа.